Hi vlog. Өнөөдөр яах вэ гэхээр хоёр манай гэр усгүй болсон. Тийм болохоор өнөөдөр би ганцаараа ажил дээр хоноо. Хөвчин гэртээ ганцаараа хоноо. Тэнийг өдөр ажил дээр ганцаараа хоноо ямар их байхыг бичиж гэж бодлоо. Тэгээ бид хоёр бараг нар жаргаж байхаас ирсэн үү? Хараа 5 болчиход бид хоёр ирсэн. Тэгээ одоо нэг моол руу явж хоол идэх явж байна. Тэгээ хоол идчихээ хөвчин намайг ажил руу хүргэж өгнө. Тэг гэрэлгүй такси таа. Үгүй такси тахгүй гэрэлгүй байгаа болохоор ингээд влого эхлүүлчих. За тэгээ хоол идэхтэй болц тийм үү? Баста. Цараа авах хоногтой юу хийх яараа? Би байхгүй юу хийх юм? Шууд шүү дээ. Аяа, чи ганцаараа шуудлаа юу? Тэгээд унтаасаа гэл. Тоглох уу? Чи тэгээд эрт унтаараа заяа маргааш 12-оос хүнтэй штэ. За. Тэгээд ажил дээр хурж ирээрээ би чамайг ирэх хүртэл би хаалгаа нээхгүй байж заяа. Тэгэхгүй бол хилээс ойлголцохгүй юм чи. Юугаа ч ярих юм байгаа. Тэгээ би усгүй болохоор ер нь над чи тийм 0 амир 0-ны асуудал дээр нэг юм амир одоо юу гэдэг лээ амир их ач холбогдол өгдөг хүнд амир хэцүү ээ. Нэл болтой. Тий нөгөө одоо би засч масчаа тэр чин ус тосоо тавьсан байж байгаа тэрийг бацаа ихээр нэг сайн даралт өгөхгүй болохоор нэг сайн явахгүй шүү дээ. Тэгэхээр амир шижиг хүрээд идэх байхгүй юу? Тэгэхээр явъя. Ганцаараа ажил дээр хонё өнөөдөр. Ганцаараа кино үзээд Game of Thrones үлээ. Хаадын тоглоом илүү. Тэрийг эхлүүлсэн байгаа. Тэгээ тэрийг үзээд сайхан ганцаараа. Энэ бол орой та нар ингээ яг энэ гэрлийг бараадаад ирэх юм бол яг энэ молын дээд талыг давхруулаад зөндөө болоо хоолны газар байдаг шүү за. Би дуунаас ирсэн хоёр байна. Нүд мөр харчин уу? Нүд амгалцыгээд хавтаад авирсан байна. Бидний давхраас 6 давхраас ахуулаад уу. Ингээд дандаа ингээ хоолны газар. Битлээс ийм олон төрлийн хоолны газар. Бас энд нэг юу байгаа. Буфет хоолны газар байгаа. Тэр чинь аль нь хэлээрээ Далайн гаралтай буфет хоолны газар энэ насаа нэг хүний 79-80 он төлөөд хязгааргүй. Ийм юм сайн нэг хүн мах шаарддаг газар юм шүү ээ. Ингээд амар их хоолны газрууд байгаа. Тэгээд энэ мол амар том. Би та нарт харуулъя. Ийм том. За явъя. Бид хоёр одоо болохоор шүл ууж байгаа хотпот. Урсдаг хотпот. Энэ анги дээр идэж байгаа газар пандатай урсдаг хотпот газар. Одоо энэ шүл нь 9.9 он. Тэгээд 5 төрлийн шүл байгаа. Тэгээд ийм хавчаартай 1 ён. Энэ бас 1 ён. Энэ арай урт нь болохоор 2 ён. Энэ болохоор 3. Энэ арай уртын төмөр нь гай модон 5. Тэгээд ингээд хүссэн юм аа хийгээд. Тэмөөгнө. Энэ бас ийм хачир өнгөө. Энэ боданаас өнгөө. Тэгээд энэ хот ботны амтлагчнууд нь ингээд байж. Ингээд даймаач юм байна. Ногоосны тос байна. Энэ одоо юу юм бэ хараа? Хараа энэ юу вэ? Нэг юм махан 9.9 ён. Амин. Мах ихгүй байсан ч болно. Гэхдээ хөвчин бол махтай идэх юм тий. Зогстой хараа. Ингээ юучгүй мөнгөний шүл байна. Хөвчингийн тандорны шүл байна. Наач юуны мах юм? Энэ юу вэ?
Тэгээд нүүрний бодог зодог юмнууд авцсан. Одоо тийм хамлаа. Тэгээ бас MacBook авцсан. MacBook тэрийг кино үз. Сар татаад чавж гэж байгаа. А? Юу? Юу ачгүй. Гоё нэг юм ганцаараа унах ч болох уу? Гоё. Надад л гоё. Чамбуу ганцаараа унах ч. Сүнсгүй. Сүнс байхгүй гэсэн чи. Үтэн бай. Тэг кондишнаас ачлаа. За энд хонох нэ. Тэр хоёр орыг нийлүүлж байгаа хонох юм шүү. Энийг орно гэж бодчих. За. Чи энэ хогоо авчихраа заяа. Хоо тэгээ за. Орстай. Орстай. Сайн яваа. Сайн яваа. Орстай. Орстай. Сэсэ бидүүлж үү? Орстай. Унстгүй мүү? Унстгүй мүү чи? Орстай. Орстай. За ингээ хөвчөө явчлаа. Одоо ганцаараа бий. Сайхан юмнуудаа гаргаад тухалнаа. Үсээ ингээ дэш нь боочлоо. Үсээ угаагааг болохоор. Одоо бүгдээрээ доош бууж манай нэг давхар ажлын нэг давхраар ямар хүн байдгийг явж харъя. Тимээж хар. Тийм ээ. Таагаар тэгээд гоё явж байгаад сонирхолтой өөр гоё шин мөн идчмээр ч юм уу гоё амттай модтай байх юм бол явж авъя. Тэгээд ажил дээр бас ус байхгүй бай. Биш амны нэг уудус бидний цэвэр ус байхгүй бай. Тэгээд цэвэр ус авангаа амны гоё зугаанууд аваад тэгээд юу яа кино үзэх юм чинь ганц хоёр пяв авч байгаа. Ажлын шүр авсан байна. За тэгээ гай. Гай. Иймэрхүү. Энд нэг онгорхой байна. Хин байна да. 逆据京江海关口角色挑战是经济不实惠保证制度点今日考试юм авъя гэсэн чинь гоё юм харагдахгүй байна уу? Одоо буцаа ажиллах. Өшгнүүдээ ингэж хүү эсвэл буцаагаад ингэж ярчих уу? Яах вэ? Яасан дээр вэ? Ингэж байлгачих уу? Ингээ байлгачих уу? Сайн уг нь ингээд доороос ингээд доор болон гоё ингээд түргэн олнууд ингээд байдаг байхгүй. Стрит бүднүүд сонь юмнууд бас байдیں۔ Тэгээд тиймэрхүү юм аваад тэгээд доотлын дэлгүүр ороод ундаа ус мус авчиг гэж бодсон. Тэгсэн чинь алигтай гоё юм байхгүй байгаа даа. Тэгэхээр би одоо хүргэлтээр ус ундаа чипс гэжтэй. Чипс ч нэг хэд төмдөө. Тэг нэг жоохон амны зугаанууд хүргэлтээр захиалъя гэж бодож байна. Тэгээ одоо хүргэлтээр захиална. За тэгээ хүргэлтээр уулзъя. Боштой. Наад чи арай л хэтэрсэн хэрэг юм шиг. Бид умардын төлөө байл гэж байна. Харанхаа умардад байдгүй. За тэгээд жоохон та эдтэйгээ бас буу халий. Ойрын сонин сайхнаа бас хуваалцъя гэж бодлоо. Ойрын сонин сайхан гэх юм бол бидний ажил ер нь ховоо өрхөнд ажгүй явагдаж байгаа. Тэгээд манайх ч одоо нэгдээд дөнгөж нэг 2 сар гарамжл болж байгаа шүү дээ. Тэгээд хөөрхөн Монгол оюутнууд маань ирж байгаа. Бас нөгөө
өмнө нь ингээд ирээд өөрчлөлсөн хятад хүмүүсүүд маань бас буцаад хөрхөн холбогдоод тэгээд тэр хүмүүсүүдийн маань найз нөхөд хүрээлэн гэдэг ч юм уу тийм хүмүүсүүд бас ингээ хөрхөн баг багаар ирээд байгаа. Тэгээд томорхон тодорхой баяжхан дараагүй гэдэг шиг л юм. Тэгээд нэг тиймэрхүү баяа явж гин. Тэгээд сонин сайхан гэх юм бол бид хоёр 10 сарын 24-ний онгоцоор Хятадын урд мужид руу явж байгаа аяллаар. Тэгээд тэр яг яах гэж болж байгаа гэхээр дэлхийн хэмжээний маш том одоо дижинерийн сет тавигдах тийм маш том фестивал болж байгаа. Тэгээд тэрийг үзэхээр явна. Тэгээд тэр газар маань болохоор Хятадын бүр уртлын далайн эргийн хот Макаотой хил одоо залхаа гэсэн үг. Тийм газар л явж байгаа. Тэгээд тийм газарт очиод гоё 3-4 хоног гоё фестивал үзээд тэгээ гоё тэр аваараа гоё зугаалаад сонио хачи идэж уух муух юмуудыг идэж ууж үзээд тэгээ мэдээж энэ далайн эргийн хот юм чинь далайн гаралтай сонио хачи юмнууд бас зөндөө байгаах. Тэгээ тэр бүдийг та хэдтэйгаа логоор адилхан гоё хуваалцаад явнаа. Тэгээ бид өөр ингээд уулын гоё ингээд бичлэг хийх санаанууд байгаад байгаа байхгүй юу? Жишээ нь Хятадын хөргөлтэй бол ямар хувэ эсвэл Хятадын KFC, McDonald's Burger King, пиццад ямар хувэ турш үзээ энэ гэх тиймэрхүү бичлэг хийн гэж бид өөр бол бодсон. Бодоод байгаа. Даанч бид өөрийн ажил ингээд зөрөлдөд байгаа. Өглөөнөөс орой 6 хүртэл одоо миний ажлыг хийн, би өөр ажиллаа хийн. Хөвчин болохоор ажил дээр надад нөгөө Хятад хүмүүс нөгөө орчуулга хийж өгнө. Тэгээд 6 өнгөрөөгөөд хөвчин нөгөө юутай Хятадын нэг компани гэх юм уу, Хятадын нэг компани хүмүүстэй нийлээд Хятадын TikTok дээр нөгөө тоглоомны стрим бас хийж байгаа байхгүй юу. Тэгэхээр бид өөрийн нөгөө цаг зав нь ерөөсөө ингээд таарч өгөхгүй. Тэгээ бичлэгээ бас уул хийж чадахгүй бас байгаад байгаа. Тэгээ ямар ч тач чадхаараа тэгээ бичлэгээ ойр ойрхон оруулахыг хичээнэ. Тэгээд өнөөдөр гинт нөгөө нэг гэрт ус байхгүй болохоор тэгээд за өнөөдөр ганц өдөр ажил дээр өнөөдөр ингээд нэг бичлэг хийчихье гэж бодсон. Тэгээ би одоогоор жоохон айх гэдэг нь ягаад гэвэл манай энэ барилга чи 21 давхар манай энэ 21 давхарт надаас өөр ямар сүм байхгүй байгаа байна. Тэгээ жоохон айдас хүрээд байна. Тэгээ бүр болохгүй байх юм бол хөвчөнгө дуудъя да гэж бодоод хийж байна. За тэгээд өөр одоо юу байгаа лээ? Өөр сонь сахан тийм миний энэ хацар байгаад миний энэ хацар бол ийм байгаагүй байхгүй юу? Нэг жил гарам 2 жилийн өмнөөс эхлээд миний хацар ингээд амар сонио яг ингээ харах юм бол энэ хоёроо ингээд унжилт өгсөн юм шиг ингээд хацар маань амар томорцсон. Тэрнээс чи би чи амар шүргээр хацартай байсан байхгүй юу? Тэгээ энэ яагаад ингээд миний хацар ингээд томорсоныг шүүстэй шалтгааны нь бол одоогоор би одоо сайн мэдэхгүй байгаа тийм. Тэгээд ингээд ийм турхан хацартай байж байгаа гин том хацартай болгонгол ингээд бүр ингээд зураг мураг авахаас ч дургу үрээд бичлэг хийхээс ч дургу үрээд өөрийнхөө хацран дээр жоох ингээд эмзэглээд байгаа хүмүүс болохоор хөөрхөн л хийжтэй жоох хөвч хөөрхөн харагдчихжээ гэл байгаа. Гэтэ миний хацар надад бол таалагдахгүй байгаа байхгүй. Тэгээд би энэ хацраа Монголд ингээд зөндөө олон одоо курс гуашаанд орж үзсэн. Тэгээд арилаагүй. Тэр нэг сүлд гарсан хайхуугээд аппаратанд орж үзсэн. Тэгээд тэр аппаратанд орохдоо би таньдаг хичээсээ сонсоод нэг газар очицсаахгүй нэг гой сохны салон зайч тэр чи ямар нэртэй газар байлаа та нэг 20 мянган дагагчтай нэг тийм газар байсан юм аа. Тэгээд тэр газар очиод тэгээс чинь уул ингээд тэр аппаратыг гүйлэхийн өмнө нөгөө нүүр мөрөөр ингээд бүтэн цэвэрлэгээ хийгээд нэг тэгдэж штэ. Ерөөсөө тийм байгаагүй. Тэгээд намайг зүгээр надад нэг гар нүрийн сав өгсөн нүүрнийхээ бодыг арилгачих гэсэн. Тэгэхээр би гайхаад за гэдэг нүүрнийхээ бодыг арилгаж байгаа. За тэгээд тийш хөвтчих гээ. Тэгээд хөвтөөд яаж аваад энэ яг тэр аппаратаар яг миний энэ хоёр талын яг энэ яа нэг 15 минут тавьцаач илүү явуулсан байхгүй. Тэгээд нийлээ 20 минут басан. За тэгээд 20 минутын үйлчилгээ гээд надаас 350 төгрөг авсан гэж бодлоо. Цааж гал. Тэгээд 20 минутын үйлчилгээ хийгээд надаас 350 төгрөг авсан төхөө. Тэгээд би бүр за энэ тэгээд 7-оос нэг сарын хугацаанд багаар үр дүн мэддэг гэсэн штэ гээд тэр хүнд ихсахгүй мэддэг гээд тэгэхээр би за тэрэндээ гайгүй тэгэхээр за явуулчихсан хараад үзье гээд тэгээд 7 хонлоо яг хэвэндээ байлаа 14 хонлоо бас хэвэндээ байлаа сар боллоо бас хэвэндээ. Тэгээ миний хацар ерөөсөө
бүр ямар ч өөрчлөлт өгөөгүй. Тэгээ би бүр дараа ёо хайран 350 мянга төгрөг гэж бодож байгаа юм чинь. Тэгээ нэг 20 минутын үйлчилгээнд би 350 мянга төгрөг өгөх хэмжээний хацарнаас амар дарамт тавьдаг байгаа байхгүй миний хацар. Тэгээ энэ хацраа одоо би яг яаж ярилцахаа ерөөсөө ойлгохгүй бүр ингээд шантарсан. Тэгээ за яа байдгаараа байдээ гэж бодно. Тэгээ эсвэл тэр гэрэл өдөр өдрийн 50-ийг ч юм уу гэрэл өдөр өдөр 50 гэхээр би өөрөө нэг тэгж нүрээ будаад нэг байдаггүй. Тэгээд нүрээ угаасаа будаж чаддгүй байхгүй. Тэгэхээр одоо тэр гэрэл өдөр өдрийн яаж ч тавих юм байгаа бөө мэд. Тэгээд одоо тэр явах тэр одоо аялалдаа би уулна ингээд тэр чинь ингээд том фестивал манай Play Time тайлбар болж байгаа шүү дээ. Тэгээ охтууд амар гой хувц өмсөөл ингээд бэлдэж мэлдээл явдаг. Тэгээ юу өмсгөө бас мэдэхгүй. Тэгээд юу өмсгөө мэдэхгүй. Тэгээ хөвчм болохоор наваа ингээд бэлгүүсээ ингээд гой гаргасан юм өмсөж чи амар гой тухайхаа нэрийнхэн бэлгүүстэй штегээ тэгээд байгаа хгүй. Тэгүн гол би өөрөө нөгөө ер нь жоохон тийм ил задгаа юмд амар дургу. Тэ нэг юм сул өөртөө амар эвтэйхэн тэ нэг хүүдийн мүди ч юм уу яг тиймэрхүү юм амар өмсөө явж идэг болохоор тиймэрхүү хувцснуул надад яг олдоод байгаа хгүй юу. Тэгээ яг юу өмсгөө бас мэдэхгүй яагаад вэ. Тэгээ ямар ч тач тухайн үедээ тэгээ нэг хөрхөн эмхтэлэх хувц өмсөөд тэгээд нэг хөрхөн мейкаптай хийх гэж чижээ дээ. Тэгээд энэ хацраа би өөрчлөө хацраа жоохон багасгахын тулд энэ хятад нэг юм юмар ингээд татаад байдаг штеп. Тийм татдаг матдаг юм бас хайж үзсэн. Тэгээд тэд нар бас жоохон худлаа юм билээ. Зарим нарсан амар хашил өгдөг гэд. Тэгээд тэр нь худлаа фильтрчин готлно хөвчөнгөөр нэгж агаад нэг ганц хоёр нүүрний будаг авсан. Тэгээд тэр дээр одоо нүрээ одоо нэг гайгүй хашил бодох гэж үзгэл ах та. Тэгээд нэг тиймэрхүү байна. Ямар ч тач тэр урдлын мөж рүү гоё явж гоё зугаалгаар явган гоё бичлэг, хэд хэдэн гоё бичлэг, хэд хэдэн рээлүүд бас хийн. Тэгээд бид хоёрын гоё хөөрхөн жижигхэн рээлүүдийг үзэхээр бол миний инстаграмыг дагаарай. Тэгээ яагаад миний инстаграмыг дагж байгаа вэ гэхээр хөвчин өөрөө инстаграмаа хүмүүст ер нь ил тод байлгах амар дургу төрлийн хүн. Ер нь хэр багийн өөрөө хувийн юм ер нь ил байлгадаггүй. Тэгээ дандаа миний инстаграмыг ингээд тавьчихдаг байгаа шүү. Тэгээ миний инстаграмыг бас дагаарай. За нэг тиймэрхүү анда өөр чинь тийм надаас нөгөө юм шүдчин яагаад ийм болцсон бэ гэгээд нэг асуугаад байсан байхгүй юу. Яг энэ тал нь арт энтэлний байгаад яг энэ дали одоо энэ энийхэр ингээд дали харагдаад байгаад би ч уул нөгөө шүдний аппараттай байсан. Тэгээд нөгөө нэг манай имлэг одоо тэр миний шүдний аппаратыг зүүж өгсөн имлэгийн алдаанаас болоод миний шүдийг ийм болгоцсахгүй юу. Нөгөө нэг шүдээ нөгөө хавирж унтдаг хүмүүст нэг жоохон ингээд дээдлийн доотлын шүдэнд жоохон нөгөө нэг юм нэмгэрсэн байдаг штеп. Тэгээ яг нэмгэрсэн байгаа хэсгийг авах чинь гэж агаад дали аваад тэгээ миний ингээд энэ нортлын өөдөн шүдийг ингээд дали болгоцсон. Тэгээ би тэр газарлуугаа бас юу яагаад чат бичээд одоо ингээд үн чинь хүний ингээд гоо сайхан штеп. Хүний хамгийн чухал юм инээмсэглэлээ гэдэг. Тэгээ хүний ингээд шүдийг ингээд ийм болгоочих юм аа гэд холбогдоод тэгээд хэрвээ Монголд ирэхээр та хэлээрээ тэгээд ямар нэг арга хэмжээ авъя гэж тэгжилээ. Тэгээд ямар нэг арга хэмжээ аваад нөгөө нэг нөөрөвч центр гээд хэлбэлж мэлгүүлээд ядаж тэрийг мэдээж тэр эмнэлгийн алдаа тэр эмчийн алдаанаас болсон юм чинь за ядаж үнэгүй хийж өгөхгүй махад ядаж нэг хөнгөлөөд ядаж өгөх юм бол нэг нөөрөвч хэлгүүлээд яг энийгээ ингээд засахгүй бол ингээд инээж минийхээр ингээд амар муу харагддаг. Яг энэ аюу муу харагддаг байхгүй юу? Тэ нэг тиймэрхүү бэ. Тэ нэг өөртөө тулгарсан одоо яг миний яг нүүрл яг энэ бичлэгэн дээр ордон штэ. Тийм болохоор яг нүүрэндээ ингээд сэтгэл хангалуун бус байгаа хоёр юм аа ингээд та бүхэндээ бас хэлж өглөө хэллээ. Тийм болохоор надаас бити асуугаад байгаарай. Хувь чатаар шүд чи яа тийм болцсон бэ гэж асуугаад байсан. За тэ нэг тиймэрхүү байна. Тэгээд илүү гоё олон бичлэг үзхийг хүсэх юм бол бид хоёрыг дагаад subscribe, like-а дарахаа мартамаа. Та дэмжиж бид хоёр гоё цаашаа улам гоё бичлэгнүүд хийжтэй. Тэгээд гоё комент бичээрэй. Тэгээд like-а дарахаа мартамаа манайхаа. За тэгээ баяртай.